Төрийн ордонд гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн олон нийтийн хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ үеэр дээрх хуулийн төслүүдийн үзэл баримтлал, зохицуулалтын шийдэл, агуулга, эрх зүйн зохицуултыг олон талын оролцоотой хэлэлцсэн юм а. Зорилго нь хуулийн төсөлд тусгасан зүйл заалтуудын хэрэгжилтийн боломж, өр нөлөөг үнэлэн санал дүгнэлт гаргах замаар хуулийн төслүүдийг илүү боловсронгуй болгоход чиглэжээ. Монгол Улсын засгийн газраас гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг бусад хууль тогтоомжийн хувьд өргөн мэдүүлсэн. За энэ бол олон жилийн дараа Монгол улс энэ маш томоо хууль тогтоомжийг дахиж эргэж шинжлэх гэж байгаа юм үйл явдал болж байна улсын хурлын зүгээс. Тэгээ энэ хуулийн төсөлд орж байгааг олон агуулгууд байгаа. За энэ дундаа бол хамгийн гол бидний тойрч ярих ёстой сэдв бол энэ хүүхдийн асрам хамгаалалт яа тогтоох юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгээ өнөөдрийн хэлэлцүүлгээр бол бид нар ер нь гэр бүлийн тухай хууль дээр нэмж шинээр орж байгаа зохицуулж байгаа харилцаанууд за энэ дээр нь олон нийтийн санаа бодлыг аавна гэсэн үндсэн зорилготой юм. Гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулгын төслийн танилцуулгыг хууль зүйн дотоод хэргийн яамнаас хийсэн бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас эцэгхийн үүрэг хариуцлагын эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулсан. Харин Монгол Улсын их сургуулийн багш Мөнх Наран Дангаар ба хамтарсан хүүхэд асрамжийн эрх зүйн хэлбэрүүд тогтолцоог нэвтрүүлэхэд бэлтгэх гэсэн сэдвийн хүрээнд олон чухал асуудал хүндсэн юм а. Гэрэлтийн гэрээ гэж бас байгаа. Одоо олон улсад гэрэлтийн гэрээ байгуулдаг. Тийм манай улсын хувьд бол яг энэ ингэж нэрлэгдсэн юм гэрээ бол байхгүй. Энийг бол яг юу тусах юм тэрийг бол оруулж өгөөд за энэ гэрэлтийн гэрээгээр бол илүү нэг маргаантай байх үедээ биш анханасаа ингээд хөрөнгө мөнгө хойлоо ийм асуудал үүсвэл ингэж хуваанаа гэрэл цуцлах юм бол гэсэн нөхцөл хувийн эрх зүйн чөлөөтэй сонгох тэр боломжийг нь тохиролцох боломжийг нь аль бүрдүүлж өгч байгаа. Ингэснээрээ гэрэлтэй цуцлахад бол яг бидний маргаантайгаа ч гэсэн өмнө хийсэн гэрээний хатаагуу одоо хөрөнгө бол одоо 70-30 ч юм уу 50-50 ч юм ингээ хувааж авах боломж нь бол хуулийн нийслэлээр бол бас илүү оруулж өгсөн байгаа. Энэ гэх юм бол ирээдүйд одоо гэрлэж байгаа асууд бие биентэйгээ гэрээ байгуулах энэ соёлыг бас бий болгоход илүү нэг ачаал бүгд л өгч байгаа. Хүүхд хамгааллын хуулиар бол хүүхдийн өмчлөлтэй эдгэрэнгийн харилцааг бас зохицуулсан. За энийг бас гэр бүлийн тухай хуулийн дээр яаж зохицуулж байна. За хүүхдийн хүүхд тасрах хувилбарт үйлчилгээний одоо зохицуултыг бас хүүхд хамгааллын тухай хуулийн дээр оруулсан. Бид нэр хүүхдийн асрамжийн ганцхан заалт хамтарсан асрамж үлдээснээр ямар үр дагавар гарахыг гэхээр дундын эд хөрөнгө дээр бас үр дагавар нь яригдана. Тэгэхээр хуулинд л хүүхд үлдээж байгаа юм чинь хүүхдийг ороод дундын эд хөрөнгийг хуваахгүй байхаар шүүх шийдвэрлэх боломжтой байхгүй. Тэгэхээр дундын эд хөрөнгийг хүртэл тэмцээ авах боломжтой. 1999 онд батлагдсан гэр бүлийн тухай хууль бол 76 зүйлтэй, харин засгийн газраас өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл 88 зүйлтэй. Шинжилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрхийн асуудлыг онцгойлон авч үзснээрээ онцлог. Гэрлэлтэд цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болон төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага, хүүхэд өрчлүүлэх эсхийг зөвхөн шүүх шийдвэрлэдэг болох, хүүхдийн хамтарсан асрамжийн тогтолцоог нэвтрүүлэх гэх мэт олон зүйл заалтыг нэрлэж болох нэ. Хэлэлцүүлэгт оролцож байгаа хүүхэд багчуудын төлөөлөл Хант Тамир өөрийн байр сууриа ийм илэрхийлсэн юм. Энэ гэр бүлийн тухай хуулинд болохоор за энэ гэр бүлийн саллтаас үүдэлтэй хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн одоо хамгаалах уу тийм ээ. За цаашлаад одоо бас түрүүн хэлэлцүүлэгт дурдсанчлан за хамтран энэ хүүхдүүдэд хэрхэн асрах талаар бас нарийн зохицуултыг бол оруулж өгөх нь бол зүйтэй гэж бол үзэж байгаа. За тэгээд бол хүүхдийн эрх бол хамгийн их зөрчиж байгаа учраас энэ одоо хүүхдийн эрхийг илүү хангах чиглэлээр бол энэ илүү бас зохицуултуудыг бол хуулинд оруулаасаа гэж бол нийт хүүхдүүдийнхээ өмнөөс бол хүсэж байна. Хэлэлцүүлэгт улсын хурлын гишүүд, улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорын газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсролын яам, хүний эрхийн үндэсний комисс, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, Монголын хуульчдын болон өмгөөлөгчдийн холбоо, ихтэй сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм а.